Үндсэн хуулийн цэц хүлээн авсан маргаана 30 хоногийн дотор хэлэлцэн дүгнэлт гаргах хуулийн зохицуулалттай байдаг. Гэхдээ эцэстээ үндсэн хуулийн цэцийн дунд суудлын маргааныг эргээд улсын хурлын чуулганаар хэлэлцэж хүлээн авах хэсэг шийдвэр гаргана гэд 44 дахь ерөнхий сайдыг огцруулсан. Улсын хурлын шийдвэр цааш нь хөвөл улс төр дэх бүлэглэлүүд өөрөө өөрсдийнхөө эрх ашигыг хангах хуулийн тайлбаруудыг хийж процессын хувьд яригтай болж магадгүй. Тиймээс олон нийт үндсэн хуулийн цэц тухайн маргааныг яаж хүлээн авч хэрхэн шийдвэрлэх гэдэгт анхаарлаа хандуулж байна. Монгол Ардын намын даргын сунгаанаас эхлэлтэй эрх баригч намын улс төрийн маргаан 34 дахь ерөнхий сайд зандан шатрыг огцруулснаар өнөөдөр ч үргэлжиллээ. Гэхдээ улсын хурлын чуулганы уралдааны өнөөдрийн процесс үндсэн хууль зөрчсөн хэсэг асуудал хөндөгдөж байна. Тиймээс үндсэн хуулийн цэцгийн бүрэлдэхүүн хэр хараад бас үнэхээр шүүхийн байгууллагын зарчмаар ажиллаж чаддаг хэсгийг энэ маргааныг хэрхэн шийдвэрлэхээс харах үлдэж байна. Учир нь Монгол улсын үндсэн хуулийн дагуу цэцгийн гишүүдийг улсын хурал, ерөнхийлөгч, улсын дээд шүүх тус бүр 3 хүнийг нэр дэвшүүлж улсын хурлаар томилуулдаг. Энэ тогтолцоо нь улс төрийн аль нэг талын нөлөө давамгаалахаас сэргийлж тэнцвэрийг хадгалах зорилготой. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд тэнцвэр гэх ойлголт тохиролцоо болон хувирсан гэж олон нийт шүүмжилдэг. Тэгвэл одоогийн үндсэн хуулийн цэцгийн гишүүдийг ямар институцээс хэн санал болгож томилсон бэ гэдгийг задлаарай. Улсын хурлаас 2019 онд Баясгалан, 2023 онд Үлзий сайхан, 2024 онд Цолмон гэсэн 3 гишүүний нэрийг дэвшүүлж томилж байсан юм а. За тэгвэл ерөнхийлөгчөөс 2023 онд Инх Туяа, 2024 онд Болдбаатар, Батарагчаа нарын гишүүдийг санал болгосноор томилж байжээ. Харин улсын дээд шүүхээс 2021 онд Эрдэнэбулган, Ганбаатар, 2023 онд Мөнх сайхан нарын гишүүдийн нэрийг санал болгосноор томилж байсан юм а. За тэгвэл эндээс харуул 34 дахь засгийн газрын тэргүүнийг огцруулах чуулганы процесс үндсэн хууль зөрчсөн хэсэг маргааны эцсийн хариу харагдаж болцсошгүй юм а.